За боловсролын зээлийн сангаар 2007-оос 2009 онд 32 мянган $10 авч одоо Америк нэгдсэн улсын University of Northern Virginia буюу Хойд Виржинигийн их сургуульд одоо магистр хамгаалсан гэдэгтэй. Тэгэхээр миний хувьд бол сүүлийн 3 жил болсон зээлийн санг нэлээд ухсан те нэлээд олон асуудлыг одоо улсын хурлын гишүүн болохоос өмнө гаргаж тавьжсэн. Цаашдаа ч ярьж явах болно. Ягаад гэвэл энэний ард нь 360 тэрбум төгрөг иргэн төлөгдөхгүй ийм нөхцөлөд яваад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энэ 3 жил дотор болсон зээлийн сангаас гарч ирж байгаа хамгийн одоо юу гэмээр инээдгүрмээр бүр хамгийн одоо шоконд оруулсан кейс нь одоо инхүүр сайдын кейс болж гарч ирж байгаа шиг байна. Яг тэгэхээр 2007-оос 2009 онд болсон зээлийн сангийн $32 мянган одоо авчтай энэ Хойд Виржинигийн их сургууль сургууль энэ сургууль нь өөрөө одоо хулих их сургууль байж таарсан юм байна. За хулих их сургууль гэдэг энэ бол миний үг биш шүү. Энэ бат найрамдлаг шүний үг шүү. Энэ бол Америкийн нэгдсэн улсын дотоод иргэн яамнаас тухайн үедээ гаргаж ирсэн альбом дот дээр гарсан байна. Хулих их сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаад 2008 онд буюу инхүүр сайдыг тухайн үедээ суралцагч байж байхад одоо магадлал итгэмжлэл байдаг шүү дээ. Их сургуулийн магадлал итгэмжлэлээ алдаад 2013 онд Америкийн нэгдсэн улсын дотоод иргэн яамнаас одоо гинтийн нэгжлэг хийж тэ гимтэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэлүүдийн газар дээр нь тогтоосон ийм мэдээ олон улсын их сурвалж дээр бол ил тод байгаа. Хүн болгон ороод энэ дээр хайгаад болж болно тэ. Википедиа пэйж дээр нь Хойд Виржинигийн их сургуулийн бүх мэдээлэл нь байл. За тэгээд тухайн жилдээ бол 2014 онд энэ сургууль албан ёсоор тухайн мужийн боловсролын зохицуулах газраас шийдвэр гаргаж лицензийг нь цуцалж хаасан байна. Тэгэхээр ийм одоо нэгсэнтэй зүгээр хулих виз гаргадаг ийм сургуульд одоо сурч төгсөөд авсан диплом байгаа байхгүй гэл ингэж нэг гаргаж ирдэггүй шүү дээ. Тэгэхээр байдаггүй л диплом байна л да. Байсан чинь дипломонд хулих их сургуулийн хуурамч диплом байж таарна. За тэгээд тэр олон улсын их сурвалжийн мэдээлснээр дипломо мил буюу бас хуурамч дипломын үйлдвэрлэгч сургууль гэдэг категорид ордог байсан юм байна. Тэгэхээр энэ бол миний үг биш, олон улсын их сурвалжийн аль биесны мэдээлэл үг шүү. Тэгэхээр энэ хуурамч сургуулиас одоо хулих сургуулиас хуурамч диплом авсан аваагүй нь мэдэгдэхгүй. За тэгээд дээрэс нь бас ноцтой нь юу гэхээр энэ $32 мянган $10 тухайн үедээ боловсролын зээлийн сангаас төрийн сангаар дамжуулж авахдаа хувийн данс руугаа авсан байж болзошгүй ийм зүйл байна. Хувийн данс руу авсан ийм тохиолдлууд бол болсон зээлийн сан дээр нэлээд олон хүн дээр гарч ирсэн. Энэ бол ноцтой асуудал. Татвар төлөгчдийн мөнгө тухайн сургууль руу шууд шилжих ёстой байтал хувийн данс руу шилжинэ гэдэг бол сургуульдаа сурахгүйгээр өөртөө хувьдаа завширсантай ялгаагүй. Тэгэхээр энэний нотлох баримтыг одоо мэдээллийг бол ерөнхий сайдын асуултанд бол оруулж өгсөн байна. Энэ болсон зээлийн сангийн хувийн архив дээр нь байх ёстой. Төрийн сангаас сангийн яамнаас $32 мянган гарахтаа хэний данс руу орсон бэ гэдгийг олж тогтоох ёстой. Энх баяр гэдэг суралцагчийн тухайн үед данс руу орсон уу? За нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ мөнгийг буцаад одоо 2018 онд цогцлмаа боловсролын сайд байхдаа сайдын тушаал гаргаж одоо олон зээлийг хүчингүй болгосон. Чөлөөлсөн. Энэ чөлөөлтөн дотор хууль зүйн дотоод хэргийн дэд сайд байсан энхвэрийн нэр орсон байна. Тэгэхээр дэд сайдын албан тушаалаа ашиглаж за энэ чөлөөлтийн жагсаалтанд нэгдүгээрт орсон уу? Засгийн газартаа ажиллаж байсан байх нь шүү дээ. За хоёрдугаарт энэ чөлөөлөлт тэр чигээрээ өөрөө хууль зөрчиж байгаа. Дээд боловсролын санхүүжилт суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8-8-ыг зөрчсөн учраас энэ сайд нарын тушаал бүгд хууль бус байсан. Энэ хууль бус тушаалуудыг хүчингүй болгож энэ мөнгийг эргэн төлүүлээч гэж авилгалтай тэмцэх газрын мөрдөн байцаалтын албанаас удаа Монгол Улсын засгийн газарт албан тоотууд явуулсан. Энэ албан тоотуудын хэрэгжилт өнөөдөр хаана вэ? Авилгалтай тэмцэх газар хууль бус шийдвэрээр 80 орчим тэрбум төгрөгийг үе үеийн боловсролын сайд нар тэглэжээ. Тэглүүлсэн хүмүүс албан тушаалаа ашиглаж тэр жагсаалтанд орсон уу? Хоёрдугаар тэр тэглэсэн бүх хууль бус материалуудыг, хууль бус тушаалуудыг бүгдийг хүчингүй болгохыг авилгалтай тэмцэх газар олон удаа шаардж байгаа. Яагаад энэ хэрэгжихгүй вэ? Энэний хэрэгжилтийн хангаж Монгол Улсын засгийн газараас ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг асуултандаа бас тусгаж өгсөн байна. Тэгэхээр болсон зээлийн сангийн за гадаадд сурсан 2500 орчим оюутны 360 орчим тэрбум төгрөг татварлагдчих юм уу яригдчих байгаа. Тэгэхээр энэ дотроос магадгүй одоо хамгийн хүний толгой эргэсэн үнэхээр гайхшруулсан кейс одоо ийм хулих сургуулийн кейсийг би анх удаага харж байна 3 жилийн дараа. Энийг нь бол мэдээгүй явсан.
За тэгээд интернет сайн хутдаг гэж интернетээр бүгдээрээ байж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо энийг үзэж байгаа хүмүүс бүгдээрээ одоо яг одоо University of Northern Virginia буюу Хойд Виржиниагийн их сургууль скандал гэд хайгаад үзээрэй. Энэ бүх мэдээлэл Википедиа пэйж болон албан ёсны вебсайтууд дээр бүгд нэрэн дээр нь байгаа. Тэгэхээр энийг хууль зүйн сайд өөрөө тайлбарлах хэрэгтэй. Хуулийн их сургууль зараад хуурамч диплом авсан юм. За тэгээ хууль бусаар чөлөөлүүлсэн бол энд дидсэд байхдаа энд өөрөө нөлөөлсөн үү? Тэгэхээр энийг одоо олон нийтэд тайлагнах хэрэгтэй. За хүн ёсоор тэгээ ажиллаа өгөөд яг адилхан өөрөө асууж байгаа шиг шалгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Боловсролын зээлийн сангийн зээлээ дээр сургууль нь хаагцнаас хойш санхүүжилт авсан юм уу? Яг сурж байгаа хугацаанд нь зөв асуулт. За тэгэхээр 2007-оос 2009 онд суралцж байсан гэж одоо болсон зээлийн сангаас 32 мянган доллар $100 буюу 114 сая төгрөг гарсан байгаа. Тэгээ сургууль нь 2008 онд. За сургууль нь бол 2014 онд албан ёсоор 13 онд албан ёсоор хаагдсан байна. Гэхдээ мань хүнийг сурж явах явцад бол энэ сургуулийн магадлалын итгэмжлэлийг нь одоо хүчингү болгож исэн маш олон асуудлууд явж исэн байгаа. Одоо нэгсэндээ ийм булхаан илэрж исэн гэсэн. За тэр үед тэгээд тухайн суралцагчдад өөрөө ямар шийдвэр гаргасан юм. Тэгээд тухайн үеийн боловсролын зээлийн сангийн журмыг аваад үзэх юм бол өндөр хөгжилтэй орны магистрантур, аспирантур, докторт тийм үү нэр хүндтэй сургууль суралцах гэсэн журам байгаа. Ийм нэртэй журам байхгүй. Тэр нэр хүндтэй олон улсын сургууль сурна гэдэг нь Америкийн очоод одоо хамгийн одоо шайм буюу те одоо хулиг их сургуулийг нь олж аваад сурна гэдэг чинь одоо юу гэсэн үг те. Хулиг их сургууль гэдэг юу гэсэн үг гэхээр ерөөсөө тэр одоо зүгээр визээ гаргуулж аваад хараар ажилдаг нөхдүүдийн оргондох газар л баггүй юу. Тэгэхээр иймэрхүү их сургуулиуд бол Америкт цөөхөн байсан. Тэгээд тэр цөөхөн сургуулийн нэгийг олол одоо сурсан гэж л одоо өөрийгөө хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо олон нийтэд тайлагнах хэрэгтэй. Үйл зүйн сайд байна та тий. Хууль бус шийдвэр өрөөд тайлагнах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энийг нь одоо аль бис шаардж байна. Тэгэхээр боловсролын зээлийн сангийн асуудлаас гадна одоо бас Улсын хурлын гишүүн оюурд нь алхтаа тэмцэх газарт хууль зүйн яамны 2 сайдыг өгсөн байгаа. Тэгэхээр ер нь амраа эсгэлэн даргаыг ч гэсэн ажиллаа өгөөд шалгууллаа гэдэг шаардлагыг тавиад Улсын хурлын даргын ажиллаа өгч ирсэн. Тэгэхээр энэ дээр бас одоо хууль зүйн дотоод хэргийн яамны сайд нар ажиллаа өгөөд шалгуулах хэрэгтэй гэж үзэж байна уу? Адилхан зарчим шүү дээ. Тэгэхээр за миний хувьд бол яг өөрийнхөө барьж ирсэн одоо баримт болон одоо ерөнхийдөө тавьсан асуулт. За энэ болсон зээлийн сангийн асуудлыг бол бараг цээжэр мэдэндээ асуулаад одоо бараг цээжилж шүү дээ 3 жил ухаж явсаар байгаа. Тэгэхээр энэ дотроос ийм ноцтой асуудал хамгийн гол нь хууль зүйн сайд дээр гарч ирж байгаа бол тэ. Одоо яг нөгөө шудраг ёсны илд бом болж байгаа сайдмууд энийг тайлбарлах хэрэгтэй л тэ. Тэгэхээр хуурамч дипломо байгаа мөгүй юм уу. Тэгэхээр эн чинь айгүй ноцтой асуудал явуулчихлаа шүү дээ. Тэгэхээр ийм асуудал байгаа бол үнэхээр өөрөө асуудал үүж явж байгаа бол яг өөрөө хилдэг шүү дээ. Одоо албан тушаалаа өгөө шалгуулаач. Тэгэхээр яг л адилхан зарчмыг тавьж байгаа. Тэгэхээр хүний ёсоор хандаад албан тушаалаа өгөөд шалгуулах нь зөв ёсны хэрэг баха. Та шалгуулаад тэгээ асуудалгүй гэж байгаа юм бол тэгэл буцаад одоо сайдын албан тушаалаа аавна үсттэй. Ямар нэг ширээ саналаас тэгээ зууралдаад байхгүй байгаа л гэж одоо бодож байгаа шүү дээ.